Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Эрдмэлээ сургуулийн цагаан жолон багштай 10-гийн ангийн 2025-аас 2026 оны хичээлэн жилийн тайлан. Спортын амжилтууд. Хүндийн өргөлтийн өсвөрийн залуучдын Монгол Улсын аврах шалгаруулах тэмцээнд Уу Наранбаяр мөнгөн медаль. Өсвөрийн аймгийн аврах шалгаруулах бадминтоны тэмцээнд 15-аас 16 насны төрөлд Тэнгүү холимог осоор мөнгөн медаль. Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан аймгийн аврах шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд U15-аас U16 ангилалд хошоо авраг. Сургуулийн аврах шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй төрөл мөнгөн медаль. Сургуулийн аврах шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Оо хаширтны шилдэг тоглогч. Сургуулийн аврах шалгаруулах бадминтоны тэмцээнд ганцаар шилэн төрөлд Исаануудэр мөнгөн медаль. Сурлагын амжилтууд. Exciter 32 дугаар олимпиадад нийгмийн ухааны төрөлд Исаануудэр мөнгөн медаль. Газар зүй 10 дугаар ангийн төрөлд Чэн Энхбаатар хүрэл медаль. Физикийн 11 дугаар ангийн төрөлд Тусгай байр. Англи хэлний 12 дугаар ангийн төрөлд Уу нар Эрдэнэ хүрэл медаль. Физикийн төрөлд Эмд орч төрөм Тусгай байр. Нийгмийн ухааны төрөлд Энэ Мичтма Тусгай байрыг тус авчээ. Science Fair 2025 шинжлэх ухааны бүтээлийн улсын уралдаанд Чэн Энхбаатар Б төрөлд Эмд орч төрөм Д дүлгэн дээр эко төлж бүтээлээрээ тэргүүмээр эзэлжээ. Мөн хөгжлийг бүтээлч уралдаанд Чэн Энхбаатар Б төрөлд Эмд орч төрөм Д дүлгэн дээр нар амжилттай оролцсон. Улсын төрөлцийн хичээлийн 2 дугаар даваа. Түүхийн төрөлд Ил алтан гэрэл алтан медаль, мэдээлэл технологийн төрөлд Б дүлгэн алтан медаль, техник технологийн төрөлд Оо хаширтны алтан медаль, физикийн төрөлд Эмд орч төрөм мөнгөн медаль, газар зүйн төрөлд Чэн Энхбаатар хүрэл медалийг тусас хүртсэн. Чэн Ям сүрэнгийн нэрмжит математикийн 4-р олимпиадад А Инхрима хүрэл медаль, мөн сургуулийн 2025 оны онцлог амжилттай сурагчаар шалгарсан. Сурлагын наадам 2026. Түүх нийгмийн ухааны төрөлд Исаануудэр алтан медаль, Ил алтан гэрэл мөнгөн медаль, Энэ Мичтма хүрэл медаль авчээ. Хэл шинжлэлийн төрөлд Г Инжлам алтан медаль, байгаль ухааны төрөлд Эмд орч төрөм хүрэл медаль, АВС технологийн төрөлд Б золбоо хүрэл медаль, математик мэдээлэл технологийн төрөлд А Инхрима Тусгай байрыг тус эзэлсэн байна. Зэвсэг түвшин байгуулагчны 105 жилийн Ил даваад оржийн нэрмжит илтгэлийн тэмцээнд Цэргийн багийн төрөлд Ил алтан гэрэл тэргүүн байр. Монгол ардын байгуулагчны 105, Сүхбаатар Жанжтын мэндэлсний 133 жилийн улсын түүхийн олимпиадад Ил алтан гэрэл шилдэг тамир сурагчийн нэгээр шалгарсан. Улсын техник технологийн 35 дугаар олимпиадын нисэх онгоц загварын төрөлд Оо хаширтны Тусгай байр. Монгол улсын зөвлөх багш Д Должин чимгийн нэрмжит гадаад хэлний их зорилго Орос хэлний 10-аас 12 дугаар ангийн төрөлд Г Инжлам тэргүүн байр. Их хэлний баярыг тохиолдуулан зохион байгуулсан амжилтын гараа Монгол хэлний зорилгод Ц Ариун заяа Дэд байр, Г Инжлам 3 дугаар байрыг эзэлсэн. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан суралцагчдын их хэлний төвшин тогтоох Монгол бичгийн шалгалтанд анги нийтээрээ тэнцэж Г Инжлам 800 авсан. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан эрүүл мэндийн судалгааны анги нийтийн масын олимпиадад тэргүүн байр. Гэр бүлийн хүрээнд олгох хүмүүжил төлөвшлийг дэмжих. Анги нийтээрээ аав ээжийнхээ ажил мэргэжлээ танилцсан ирэл бичлэг хийсэн. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа болон хамтын ажиллагааны чадварыг нэгэн зэргээр хөгжүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм а. Гэр бүлтэйгээ чөлөө цагаа үр дүнтэй чанартай өнгөрүүлэх талд суралцсан. Энэ нь зөвхөн цагийг зугаатай өнгөрүүлэх төдий зүйл биш бөгөөд бидний амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндэд олон эерэг өөрчлөлт гарсан. Эрүүл аюулгүй амьдрах арга ухаан сургах. Хүүхэд хөгжил, асуудал шийдэл, төслийн хүрээнд хүүхэд бүрийг зөв дадалтай болгох, өглөө болгон өдрийн хоолой бэлтгэж ирэхийн ач тусыг танин мэдүүлэх зорилгоор эрүүл хооллолт сэдвээр сургалтыг 6 дугаар ангийн бүх сурагчдад амжилттай орсон. Болзошгүй эрсдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх ур чадварыг эзэмшүүлэх, зөвшөөрлгүй зураг, нууц хадгалах уу, үл харах байдал, гэрч байхын хариуцлага гэсэн сэдвүүдээр постэр хийж шийдэл гаргах хэлэлцүүлэг хийсэн. Суралцагчийн хөгжил болон нийгмийн олон нийтийн үйл ажиллагааг дэмжих. Мянган ном аяны хүрээнд номын санд нийт 53 ном хандуулсан бөгөөд хүүхэд бүр цүнхний ном уншиж түүнийхээ талаар постэр хийсэн. Мөн бууж мордох хорвоо зохиолын талаар танилцуулга бэлтгэж бүгд амжилттай илтгэлээ хамгаалсан. Дээд цагаан жолоон багштай 10-гийн ангийн хувьд 2025-аас 2026 оны хичээлийн жил нь сурагчдын сурлага хүмүүжил, хувь хүний хөгжилд ахис дэвшил гаргасан бүтээлч бөгөөд үр өгөөжтэй жил болсон бөгөөд энэ хичээлийн жилд ганцаарчлан амжилтаар 24 медаль, 6 шагналт байр, багийн болон анги нийтийн амжилтаар 81 медаль, нийт 105 медалийн эзэд болсон бахархам амжилт гаргалаа. Хичээл зүтгэл бүхэн амжилтад хөтөлдөгөө. Та нар бол Эрдмийн далайн бахархал.